Одоо л өстө нэг дээлийн 20 мянган өшгөл хэдэн хүмүүсийнхээ амжилтыг хүлээгээл сууж байна. 2025 оны элсэлтийн ерхий шалгалт одоо эхэлж байна. Увс аймгийн тухайд бол 944 хүүхэд оролцож байгаа. Энэ жилийн төгсөгч. Гэхдээ өмнөх оны төгсөгч 47 хүүхэд бас нэмж оролцож байгаа. За үндсэндээ одоо 1000 орчим хүүхэд оролцож байна гэсэн үг. За уламжлалт ёсоор бол мэдээж элсэлтийн ерхий шалгалтанд бол Увс аймаг бас Монгол улсаас тэргүүлдэг. Ер нь бол сүүлийн 10 жил тэргүүлж явж байгаа. Тэгэхээр нэгэнт ингэж тэргүүлж явж байгаа юм гоц авьяастай хүүхдүүдийг бол бас ингэж урамшуулах хэрэгтэй гэдэг үүднээс 800 авсан хүүхдэд бол одоо 5 сая төгрөгийн урамшууллыг аймгийн засаг даргын зүгээс олгож байгаа. Тэгээ ганц 800 гэлтгүү 750 оноос 799 оны хооронд бас авбал 3 сая төгрөгийн урамшуул олгоно гэж байна. Бэлтгэсэн багшд нь бол 1.5 сая төгрөгийн урамшуул олгоно гэсэн. Ийм журам бол одоо энэ жилээс ихтэй хэрэгжиж явж байгаа.